Улсын хурлын тамгын газрын хэвлэл мэдээлэл олон нийтэд харилцах хэлцээс бэлтгэн хүргэдэг улсын их хурл энэ 7 хоногт тойм нэвтрүүлэг эхэлж байна. Энэ удаагийн дугаараар Улсын их хурлын ээлжид бус чуулган нээлттэй хэлээ. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдээлэл 2017-аас 2018 оны төсвийн төсөөлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн үндэслэлийн 1-р хэлэлцүүлгийг хэлээ. Монгол Улсын засгийн газрын 2012-оос 2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ. Эдгээр болон бусад мэдээллийг хүрэхээр бэлтгэлээ. Монгол Улсын их хурлын дарга Мяга Гомбын инх болдод Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдээлэл 2017-оос 2018 оны төсвийн төсөөлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын их хурлын гишүүн засгийн газрын гишүүн Сангийн сайд Чойжилсрон өргөн мэдүүллээ. 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөр засгийн газрын хуралдаанаар засгийн газар 2016 оны төсвийн тодтол 2016 оны төсвийн хүрээний мэдээлэл 2017-18 оны төсвийн төсөөлийн талаар хууль бичиг баримтуудыг батлаад их хурл дөрвөн марах шийдвэр гаргасан. Түүний дагуу би улсын их хурлын дарга сая өргөн баярлаа. Төсвийн хүрээний мэдээлэлээр нэгдсэн төсвийн орлогыг 2016 онд 5 их найд 344.3 тэрбум төгрөг, 17 онд 5 их найд 666.4 тэрбум төгрөг, 2018 онд 6 их найд 177.9 тэрбум төгрөг байхаар төсөөлсөн бол нэгдсэн төсвийн зарлагын дээд хэмжээг 2016 онд 9 их найд 741.4 тэрбум төгрөг, 2017 онд 10 их найд 21.6 тэрбум төгрөг, 2018 онд 10 их найд 299.4 тэрбум төгрөг байхаар төсөөлсөн. Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн хувьд дотоодын нийт бүтээгдэхүүн эзлэх хувийг 2016 онд 18.2%, 2017 онд 17%, 2018 онд 15% байхаар төсөөлж энэ хууль тусгасан гэдгийг та бүхэнд хэлье. Мөн тэрээр Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн юм а. Улсын их хурлын гишүүн засгийн газрын гишүүн хууль зүйн дотоод хэргийн сайд Бямбцогт хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ. Улсын их хурлын 2015 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуралдаанаар хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн төслийг баталж 2016 оны 9 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөж эхлэхээр заасан. Уг хуулиар хөдлөх болон бусдад шилжүүлж болох эдийн бус хөрөнгө тухайлбал хувьцаа үнд цаас, шаардлага буюу авлага, оюун нэмж барьцаалах замаар хөрөнгийн эргэлт санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх харилцааг зохицуулахаар заасан юм а. Сая Монгол Улсын их хурлын даргад хөдлөх эд хөрөнгийн болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн төслийн хэрэгж хугацааг хойшлуулах хуулийн төсөл өргөн барьлаа. За энэ хуулиар бол нас нэлээд хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийг барьцаалах, энийг бүртгэх энэ асуудлыг шийдэх ёстой байсан. Харамсалтай нь энийг шийдэхийн тулд цахим мэдээллийн сан үүсгэх програм хангамж, техник хангамж асуудлыг шийдэх ёстой байсан. Энэ ажлыг бол олон улсын санхүүгийн корпорац хэрэгжүүлнэ гэж одоо бас гэрээгээр байгуулсан гэрээний одоо хэрэгжих хугацаа нь одоо хүндрэлтэй болсон байна. Олон улсын нээлттэй тендер шалгаруулж олон улсын энэ гэрээний мэдээллийн сан бүрдүүлэх програм хангамж, техник хангамж асуудлыг шийдэх энэ тендер одоо бол хэрэгжихгүй, үнэлгээ нь хийгдэхгүй байгаа учраас энэ хуулиуд хэрэгжих боломжгүй төрөйд байгаа юм. Иймд хуулийн хэрэгжилтийг зохион байгуулах бэлтгэл ажлыг сайдрах хангах шаардлагатай байгаа тул хуулийн дагаж мөрдөх хугацааг хойшлуулах нь зүйтэй гэж үзэж, хуулийн хэрэгжих хугацааг 2017 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуулийн төсөлд тусгажээ. Мөн Монгол Улсын ерөнхий сайд Эрдэнэт Монгол Улсын засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг өргөн мэдүүллээ. Засгийн газрын тухай хуулийн 8326-гийн 7-д засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг өөрийн бүрийн эрх эхэлснээс хойш 60 хоногийн дотор улсын их хурлд өргөн мэдүүлнэ гэж заасны дагуу уг мөрийн хөтөлбөрийг хуулийн хугацаанд өргөн мэдүүллээ. Үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулсан ажлын хэсгийн ахлагчийн хувьд бол энэ үйл ажиллагааны хөтөлбөр бол 2016 оны улсын их хурлын сонгуульд ялалт байгуулсан Монгол Ардын намын сонгуулийн мөрийн хөтөлбөрт бол бас нэлээд суурилсан ийм хөтөлбөр болсон гэдгийг одоо бас онцолж хэлмээр байна. Ингээд улсын их хурлын одоо ээлжид ус хуралдаан зарлаж энэ асуудлыг яралтайгаар шийдвэрлэхээр болж байна. Тэгэхээр сонгуулийн хуулинд бол засгийн газрын эмхлэн байгуулагдаж ерөнхий сайд одоо томилогдсон өдрөөс 2 сарын дотор бол их хурлд өргөн барина гэсэн энэ хуулийн залтын дагуу бид өргөн барьж байгаа.
Эдийн засгийн хүндрэлийг даван туулах онцгой бодлого, эдийн засгийн доктортой өсөлтийг хангах бодлого, нийгмийн бодлого, байгаль орчин ногоон хөгжлийн бодлого, засаглалын бодлого гэсэн 5 үндсэн бүлэг 381 зорилттой уг хөтөлбөрийн төслийг боловсруулах ажлын хэсэг төрийн захиргааны төв байгууллагын төлөөллөд оролцжээ. Засгийн газрын 2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг улсын хурлын ээлжид бус чуулганаар хэлэлцэнэ. Улсын хурлын даргын хуулиуд улсын хурлын гишүүн засгийн газрын хэрэгжих газрын дарга мөнхбат уур амьсгалын өөрчлөлтийн тухай нэгдсэн үндэсний байгууллагын суурь конвенцийн талуудын 21 дугаар баг хурлаас гаргасан шийдвэр Парисын хэлцээрийг сойрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ. Тэгэхээр өнөөдөр бол энэ уур амьсгалын өөрчлөлт бол дэлхийн нийтийн нэлээд тулгымцсан асуудал болж байгаа. За агаарын хөлөмжийн хийг бууруулах энэ асуудалд бол нэгдсэн үндэсний байгууллагын конвенцэд бол Монгол улс бас энэ дагаж мөрдөх юм үүрэг хүлээсэн. Тэгээд үүний дагуу бол энэ асуудлуудыг шийдэх зайлшгүй шаардлага үүссэн. Тийм учраас бол байгаль орчны яам засгийн газраас бол энэ асуудлыг бол улсын хурлд өргөн бариад байна. Энэхүү хэлцээрээр агаарын хэмжээ өсөлтийг бууруулах урт хугацааны дэлхийн нийтийн зорилгод айлуулах хурдан хүрэхийн тулд хөгжингийн орнууд нь хөгжиж байгаа болон уур амьсгалын өөрчлөлтөнд эмзэг өртөмтгий улс орнуудад бүхэл талын дэмжлэг тусалцаа үзүүлэхийг уриалсан байна. Тэнгэрийн дор төрснийх хураан, нараан дээжилцгээе. Төрийн дор төрснийх хуйлаан, Монгол ёсон дээдэлцгээе. Монгол Улсын хурлын даргын хууль 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Улсын хурлын ээлжид бус чуулганыг товлон зарлах тухай 09-р тооцоо захирамжаа гаргалаа. Монгол Улсын үндсэн хуулийн 27 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Монгол Улсын хурлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16-гийн 2, 16-гийн 4 дахь хэсгийг үндэслэн гаргасан захирамжид Улсын хурлын ээлжид бус чуулганыг 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 9 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл зарлан хуралдаж 23 асуудлыг хэлцгээр заажээ. Монгол Улсын хурлын 2016 оны ээлжид бус чуулган нээлттэй хэлээ. Улсын хурлын даргын хууль ээлжид бус чуулганы нээж хэлсэн үгэндээ цаг хугацааны хувьд тулгамдж байгаа нэг яаралтай шийдвэрлэх шаардлагатай хэд хэдэн асуудлыг Улсын хурлын ээлжид бус чуулганаар хэлэлцэн шийдвэрлэн гэдгийг онцолсон юм а. Ээлжид бус чуулганаар засгийн газрын 2016-аас 2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэн батлахаар төлөвлөсөн. Хямралыг даван туулах цогц арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлж эхлэхэд 2017 он шийдвэрлэгч хэлээ. Нэн тэргуунд төсвийн зарлагын шинжилгээг эхлүүлэх, төсвийн сахилга хариуцлагыг чангадах, зардал үр өгөөжийн зохистой харьцааг хангах, төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх хөтөлбөрүүдийн үр ашгийг нэмэгдүүлэх, алдагдлыг бууруулах, төсвийн тусгай шаардлагыг ханган биелүүлэх, эдийн засагт үзүүлэх өрийн дарамтыг бууруулах, эдийн засгийн өсөлтийг дэмжих чиглэсэн өрийн удирдлагын стратегийг тодорхойлон хэрэгжүүлэхэд 2017 оны болон дунд хугацааны төсвийн баримт бичгүүдийн бодлогын зөв шийдвэрлэх үүрэгтэй. Төсвийн алдагдлуудыг бууруулж, хуульд заасан тусгай шаардлагыг ханган биелүүлэхтэй холбогдсон 2016 оны төсөвт цаг алдалгүй тодтогдол хийх шаардлага бий болж байгаа. Түүнчлэн 2017 оны төсвийн төслийг боловсруулах бодлогын суурь баримт бичиг болох 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, эдийн засаг нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, 2015 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл зэрэг хууль заасан боловч өмнөх улсын хурлаар хэлэлцэлгүй орхисон асуудлыг ээлжид бус чуулганаар нэг яаралтай хэлэлцэн шийдвэрлэнэ. Улсын хурлын ээлжид бус чуулган 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 9 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хуралдуулах бөгөөд 23 асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Пүрэв гарагт улсын хурлын хууль зүйн байнгын хороо, төрийн байгуулалтын байнгын хороо, төсвийн байнгын хороо тус хуралдлаа. Улсын хурлын хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай, эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хилцэг хэсэг асуудлыг хэлэлцлээ. Дээрх хуулиудыг 2016 оны 9 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан ч бэлтгэл ажлыг бүрэн хангах зохион байгуулахад тодорхой хугацаа шаардлагатай байгаад бол хуулиудын хэрэгжих хугацааг 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдөр болгон өөрчлөхөөр хуулийн төсөлд тусгажээ. Энэ зүгээр хууль хойшлуулж байгаа асуудал биш шүү дээ. Маш олон хүний хувь заяа, амьдрал, нэр төр,
албан тушаал гэдэг маш олон юмтай холбоотой асуудал энд үүссэн шүү. Зөвхөн одоо энд ихтэл 93 тэрбум төгрөг хэрэгтэй гэсэн тооцоо гарч ирж байгаа. Зөвхөн шүүхийн шийдвэр гүйцэтгэхийн газар дээр. Гэтэл бид нэр 93 тэрбум төгрөг хаана байна? Тэр энэ хууль заасан нээлттэй хаалттай 20 ангууд байгуулах барилга нь баригдсан уу, баригдаагүй. Тэр 1500 орчим албан тушаалтай авах төсөв цалин зардал мөнгө нь хаана байна гэдэг. Иймэрхүү олон нөхцөл байдлуудаас болол өнөөдөр яхахгүй хуулийг хойшлуулахаас өөр аргагүй болчиход байгаа юм л та. Нэг хоногийн дотор хууль зүйн сайдыг бусад тэр хуулийн байгууллагуудын хүмүүстэй мэдээллийг сонсоод ингээд нэг өдөр л байгаа. Илүү өдөр биднэрт байхгүй. Ягаад гэвэл энэ их хурлын явсан дараалалаар харахад бол энийг бол цаашаа сонгох ямар ч боломж байхгүй. Мөнх хуралдаанаар хөдлөх хэд хөрөнгөний болон эдийн бус хөрөнгөний барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль үндэслэлийн хэлэлцэх асуудлыг хэлэлцлээ. Олон улсын санхүүгийн корпорацтай хамтран хөдлөх хэд хөрөнгөний барьцааны зээлийн харилцааг хөгжүүлэх төслийн хүрээнд цахим мэдээллийн сан байгуулахаар хамтран ажиллаж байгаа хэдий ч уг цахим санг байгуулахад шаардлагадах техник хангамжийн зардлыг шийдвэрлэх цахим сангийн программыг боловсруулах хуулийн этгээдийг олон улсын нээлттэй тендер аргаар сонгон шалруулах ажил хугацаа хоцорсноос үүдэн техникийн саналд үнэлгээ хийх ажил хийгдэг байна. Иймд хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах шаардлагатай байгааг харгалзан хөдлөх хэд хөрөнгөний болон эдийн бус хөрөнгөний барьцааны тухай хуулийн хэрэгжих хугацааг 2017 оны 3 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл хойшлуулах нь зүйтэй гэж үзэн хуулийн төслийг боловсруулсан болно. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асууж үг хэлэх гишүүн гарсангүй ингээд хууль үндэслэлийг хэлэлцэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олон хэлэлцэхийг дэмжлээ. Улсын хурлын төрийн байгуулалтын байнгын орны хуралдаанаар улсын хурлын гишүүн Хүрэлбаатар нарын 31 гишүүний санаачилж 2015 оны 7 дугаар сарын 3-ны өдөр өргөн мэдүүлсэн Юмжаагийн Цэдэн балын мэндэлтний 100 жилийн өг тэмдэглэн өнгөрүүлэх тухай улсын хурлын тогтоол үндэслэлийг улсын хурлын чуулганы нэгдсэн болон байнгын орны хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах санал дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг улсын хурлын гишүүн Мөнх Батар ахлуулан улсын хурлын гишүүн Лүндэ Жанцан Жавхлан Наранхүү Цэрэнбат нарын бүрэлдэхүүнтэйгээр байгууллаа. Мөн хуралдаанаар сум дүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны ээлжид сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай улсын хурлын тогтоол үндэслэлийг хэлэлцээ. Сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38-ийн 2 дахь хэсэгт заасны дагуу сонгуулийн ерөнхий хороо сонгуулийн зардлын талаар санал холбогдох тооцоог боловсруулан улсын хурлд ирүүлжээ. За энэ удаагийн сум дүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн зардлыг 13.9 тэрбум төгрөг байхаар тооцоолж бид санал оруулж байна. За энэ 13.9 тэрбум төгрөг бол 2016 оны улсын төсөвт бол тусгагдсан байгаа. За үүнээс энэ 13.9-ээс бол 6.6 нь бол сонгуулийн ерөнхий хорооны төсөвт. За 5.8 нь бол аймаг нийслэл сум дүргийн төсөвт бол хуваарлагдаж батлагдсан байгаа. За мөн үүнээр нэмээд энэ улсын их хурлын болон аймаг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны сонгуулийн зардлаас хэмнэгдсэн 1.5 тэрбум төгрөг байгаа. За энэ бүгдийг нийлүүлээд 13.9 тэрбум төгрөгийг энэ удаагийн одоо сум дүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд зарцуулахаар тооцож оруулж байна. Улсын хурлын сонгуулийн батлагдсан төсвөөс 1.5 тэрбумыг хэмнэсэн гэж оруулж ярьж байгаа шиг энийг энэ мөнгө рүү оруулъя гэж. За сонгуулийн хуулинд өөрчлөлт оруулаад Бацаандан гиш өөрөө сайн санаж авах гадаад байгаа иргэдийн саналыг авахыг болиулсан. Энд улсын төсөвт тусгагдсан мөнгө хэмнэгдсэн. 13.9 тэрбум төгрөг дотор чинь нөгөө нэг тоолдог машин ашиглах зардал гэж юм орсон уу ер нь. Сонгуулийн тухай хууль заасны дагуу нь ингээд тооцоод үзэхээр энэ удаагийн сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд бол автоматжуулалтын зардал 2 тэрбум 135 сая төгрөг гарч байгаа юм. Ингээд байнгын орны хуралдаанд оролцсон гишүүдийн 92.3% саналаар тогтоолын төслийг дэмжсэн мөн төрийн байгуулалтын байнгын орны хуралдаанаар үргэлжлүүлэн сум дүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны ээлжид сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай улсын хурлын тогтоолын төслийг хэлэлцэн шийдвэрлэлээ. Танилцуулгатай холбогдуулан улсын хурлын гишүүн Батцаандан сонгогчдын бүртгэлийг нэгтлэх төхөөрөмжүүдийн ажиллагаанд хяналт тавих ажлын хэсэг байгуулах санал гаргасан бөгөөд уг асуудлыг холбогдох дэд хороонд хүргүүлэх талаар байнгын орны дарга инх бот хэлсэн. Ингээд санал хураалт явуулахад байнгын орны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр тогтоолын төслийг дэмжлээ.
Монгол улсын иргэн бий иргэн таач бас Монгол төрөө хүндэтгэж хуйлаа дээдэлж амьдарцгаая. Төрийн байгуулалтын байнгын орооны хуралдаанаар засгийн газрын 2016-аас 2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай улсын хурлын тогтоол үндэслэлийн хэлэлцэх хэсгийг хэлэлцлээ. Засгийн газраас 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдөр улсын хурал дүргэн мэдүүлсэн уг тогтоол үндэслэлийг ерөнхий сайд Эрдэнэт танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан улсын хурлын гишүүн Баасан Хөл Үндэ Жанзан оюун эрдэнээр асуулт асууж хариулт авсан. Улс орны хөгжүүлэлт, хүн амын ажил орлого, эдийн засгийн нөхцөл байдалтай хамааралтайгаар үйлдвэрчлэлтийн асуудлыг хөтөлбөрт хэрхэн тусгасан болон ипотекийн зээлд хамрагдах бололцоо, сургууль цэцэрлэгийн хамрагдалт зэрэг хэд хэдэн асуудлыг 2016-аас 2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хэрхэн тусгасан болохыг тодрууллаа. Ингээд засгийн газрын 2016-аас 2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг батлах тухай улсын хурлын тогтоолын төслийг хэлцгийг дэмжих гэсэн саналын томьёолоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 85.7% саналаар дэмжлээ. Төсвийн байнгын орооны хуралдаанаар 4 асуудал хэлцгээр төлөвлөсөн ч улсын хурал дахь ардчилсан намын бүлгээс нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдээлэл 2017-аас 2018 оны төсвийн төсөөлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон дагалдан өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд мөн 2016 оны төсвийн тодтголыг дагалдуулан өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлцэх асуудлыг шийдвэрлэхтэй холбогдуулан ажлын 5 хоногийн завсарлагыг хүссэн. Тус байнгын орооны дарга Хүрлбаатар дээрх хуулиуд яаралтай дэгээр хэлцүүлэхээр оруулж ирсэн тул дэгийн хуулийн заасны дагуу эх 7 хоногийн мягмар гараг хүртэл завсарлага өгч байна гэд дээрх хуулийн төслүүдийн хэлцүүлгийг түр хойшлуулсан. Үүний дараа засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдөр өргөн мэдүүлсэн онцгой албан дотроос чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх асуудлыг хэлэлцлээ. Монгол Улсын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн импортлох авто бензин, дизелийн түвшин ногдуулдаг онцгой албан доторх чөлөөлүүлэх хүсэлтийг тус нийгэмлэг болон Монгол улсад зугаа Оросын холбооны улсын элчин сайдын яамнаас эрүүлээд байна. Татварын ерөнхий хуулийн 3-1-д татварыг зөвхөн улсын хурал хуулиар бий болгох, өөрчлөх, хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох хэрэгтэй гэж заасан тул тусгаалсан хуулийн төсөл боловсруулж улсын хурал дүрхэн мэдүүлэх замаар дээрх нийгэмлэгийн хэрэгцээнд импортоор оруулж ирэх дизелийн түвшийг онцгой албан дотроос чөлөөлөх боломжтой байгаад бол холбогдох хуулийн төслийг боловсрууллаа. Бидний өнөөдөр яриад байгаа төсвийн хэмнэлтийн гарамд бол бид юу харагдж байна гэхээр ер нь цалингаал яаж тавих вэ гэдэг асуудлыг ярьж байгаа шүү дээ. Тэгэхээр заавал энэ 36 тэрбум төгрөг. Заавал ингэ 100 бууруулах шаардлага байгаа юм. Улаанбаатар төмөр замын эдийн засаг бас хөндөрснөөс гадна өөр нэг шалтгаан байгаамаа. За энэ бол 2023 онд төл дуусах ёстой Японы засгийн газраас авсан 115 тэрбум төгрөгийн йений зээл байгаа. Тэгээ энэ зээлийг одоо онцгой албан доторыг чөлөөлж өгсөн тэр өдрөөс эхэлж жил болгон 20 тэрбум орчмыг төлөхгүй бол 2023 онд бид нар олон улсын гэрээ хэлцээрээр хөлөөсөн үүргээ биелүүлэх юм боломжгүй болох юмаа гэж үзээд энийг 17 оноос одоо зогсоосон нөхцөлд тэр хэмжээний одоо албан татварыг зээлийн төлбөрийг улсын төсөвт дамжуулан авсан учраас улсын төсөвт төлнө гэсэн ийм одоо тооцоо судалгаатай ажиллаж байна. За оруулж ирж байгаа үндслийг бүгдээрээ сайн анхаарах хэрэгтэй. Төмөр зам Японоос авсан зээлээ төлөхийн тулд гэдэг үндслэл. Тэгээд 49 оны гэрээг баримтлаж миний түрүүний хэлдэг урт хугацааны бодлогоо бид богино хугацааны санхүүгийн хүндрэлээр солих нь зөв буруу юу? Гишүүд энхүү хэлцсэний дараа Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн өөрийн хэрэгцээнд импортлох дизелийн түвшинд ногдуулдаг онцгой албан доторыг чөлөөлөхөөр санаачилсан хуулийн төслийг хэлцгийг дэмжих асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 71.4% нь дэмжээгүй тул энэ талаарх байнгын орооны санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо. Мөн хуралдаанаар үргэлжлүүлэн засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдөр өргөн мэдүүлсэн зарим баранд ногдуулах экспортын галийн татварын хэмжээ тогтоох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх асуудлыг шийдвэрлэлээ. Манай улс 1996 онд баталсан зарим бараанд ногдуулах экспортын гайлын татварын хэмжээ тогтоох тухай хуулийн дагуу тэмээний боловсруулаагүй ноосонд экспортын татвар ногдуулж байгаа билээ. Өнгөрсөн 4 жилийн байдлаар малын гаралтай төвхөдийн экспорт нийт экспортын 6-аас 7% гэзэлж байсан бөгөөд жилд дунджаар 310 орчим сая $, тэнцэх хэмжээний малын гаралтай төвхөд экспортлсон байна. Өвний дийлэнхс буюу 60 орчим хувийг мал амтны сэмлээгүй буюу самнаагүй ус
хялгас эзэлж байна. Манай орны хувьд малчид, бизнес эрхлэгчид, төрийн болон төрийн бус байгууллага хувийн хөгжлийн оролцоотойгоор импортлогч орноос экспортлогч орн болох бодлогыг хэрэгжүүлж малын гаралтай түүхийд бүтээгдэхүүнийг экспортлох боломжийг бий болгох талаар төлөвлөгөө анхаарах нь зүйтэй байна. Бид нар зөвхөн уул уурхайг дагаж амьдарсаар байгаад ямар байдлаар уул уурхайн экспортын гол нэрийн бүтээгдэхүүний үн ханш 22 жилдээ ч гэсэн доогуур байна гэж ярьж байгаа тохиолдолд өдөө аж ахуй руу анхаарал хандуулах тэр дундаа яг одоо энэ нөхцөлд бол энэ малын гаралтай түүхийдээ экспорт нийт экспортын 6-7% эзэлж байгаа гэдэг. Тэгэхээр энэ арга хэмжээг бол цаг адалгүй одоохондоо авах нь бол аль талдаа ашигтай байхаа. Нөгөө талаасаа нөгөө малчтын гар дээр ер нь иргэдийн гар дээр бэлэн мөнгө байхгүй болсон нь өөрөө бас нэг хүндрэл болоод байгаа ш. Тэгэхээр мөнгөний эргэлт талаасаа ч гэсэн авч үзэхэд энэ тодорхой хугацаанд чөлөөлөх нь бол зөв л гэж харж байна. Байнгын орооны гишүүд зарим бараанд ногдуулах экспортын гайлын татварын хэмжээ тогтоох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлцгийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Мөн хуралдаанаар Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэлт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулахаар шийдвэрлэлээ. Улсын хурлын ээлжид бус чуулганы хуралдаанаар Монгол Улсын засгийн газрын 2016-аас 2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай Улсын хурлын тогтоолын төслийн хэлэл зохисох асуудлыг хэлэлцлээ. Хөтөлбөрийг эдийн засгийн бодлогын бүлэг нь эдийн засгийн хүндрэлийг даван туулах хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээ гэсэн нэгдүгээр үе шатны зорилтууд, эдийн засгийг эрчимжүүлж тогтвортой өсөлтийг хангах хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээ гэсэн хоёрдугаар үе шатны зорилтоос бүрдсэн. Эхний үе шатанд эдийн засгийн засагт үүссэн хүндрэлийг богино хугацаанд тогтворжуулж, макро эдийн засгийн тэнцвэрийг хангах, эдийн засгийн бүтцийг төрөлжүүлж, түүхийн эдийн үнээс хамааралт байдлыг аажмаар бууруулах, төлбөрийн тэнцлийн эрсдлийг багасгах, өрийн дарамтыг зохистой хэлбэрээр зөөлрүүлж, эдийн засгийн дархлааг сайжруулах бодлогыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Хоёрдугаар үе шатанд тогтворжиж байгаа макро эдийн засгийн орчныг улам бэхжүүлж, цаашдын тогтвортой өсөлтийн суурийг хангаж, эдийн засгийг эрчимжүүлэх, үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө санхүүгийн их усүрийг бүрдүүлж, тавьсан зорилтоо бүрэн хэрэгжүүлэх, таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх бодлого хэрэгжүүлнэ. Энэ эдийн засгийн хүндрэлд хамгийн ихээр одоо нэрвэгдэж, ширвэгдэж одоо байгаа энэ хэсгээ бид нар хамгаалах ямар одоо онцгой одоо бодлого, нийгмийн хамгааллын одоо бодлого авч хэрэгжүүлэх юм бэ гэдгийг бас одоо энэ эдийн засгийн хүндрэлийг даван туулах бодлоготойгоо уялдуулж авч хэрэгжүүлэх одоо тийм одоо боломж байхгүй юм уу? Ингээд эдийн засгаа тогтворжуулаад, эдийн засгаа бас төрөлжүүлээд тодорхой хэмжээнд эдийн засгаас орж ирсэн одоо энэ өгөөжөөр нийгмийн хамгааллын асуудлуудыг шийдэх юм шаардлага бол зайлшгүй байгаа учраас бид нар эхний ээлжинд бол эдийн засгийн хувьд бол эхний эдийн засгаа тогтворжуулах энэ одоо өрчилсөн онцгой нөхцөл байдлын арга хэмжээнүүдийг бол авч хэрэгжүүлэх нь зүйтэй маа гэсэн байдлаар бол хөтөлбөртөө туусгасан. Өнөөдөр үйл ажиллагааны энэ мөрийн хөтөлбөрийн төсөлд хот суурин газарт хүүхд бүрийг цэцэрлэгт хамруулах хүрээнд одоо хүүхд бүрийг цэцэрлэгт гэсэн ийм хөтөлбөр хэрэгжүүлэх гээд ингэж орж ирж байгаа. Тэгэхээр энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ бид нар хүүхд бүрийг хамруулахдаа ямар үе шаттайгаар ямар хэлбэрээр одоо хэрэгжүүлэхээр төлж байгаа вэ гэсэн ийм нэг асуулт байна. Нөгөөтэйгөр хүүхд бүрийг ингэж цэцэрлэгт хамруулахад өнөөдөр бас байгууллагын цэцэрлэг гэдэг энэ ажлыг бас зохион байгуулж хууль эрх зүйн орчин бүрдүүлж татвараас чөлөөлөхөөр ингэж орж ирж байгааг бол үнэхээр бас дэмжиж байна. За энэ хүүхдийн цэцэрлэгтэй холбоотой асуудал бол энэ олон улсад бол нэвтэрсэн ийм практик юм билээ. Тэр байгууллагын цэцэрлэг гэж яригадаад байгаа. Зүгээр нэг буруу ойлголт яваад байгаа нь зөвхөн хэдхэн яамн дээр ийм байгууллагын цэцэрлэг бариад яамны ажилтны хүүхдүүд явах юм шиг бас гадуур бол тийм буруу ойлголт тавьж байгаа. Энэ бол ер нь байгууллагын цэцэрлэгийг засгийн газар өөрсдөөсөө эхлэж одоо юу яая гэсэн ийм дуурайл одоо урайлга гаргаж ингэж хийж байгаа. Энэ аж ахуйн нэгждэр хүртэл одоо бас аж ахуйн нэгждээ бид нар урайлж байгаа. За ажилчдынхаа одоо хүүхдүүдийг хангах ийм цэцэрлэгийг одоо байгууллага дээр ингэж одоо нээх хийх юм боломжтой ийм аж ахуйн нэгжүүдийг л бас тодорхой төрийн бодлогоор дэмжих, урамшуулах ийм бодлого бол явагдана. За түрүү ерөнхий сайд хэлнэлээ 17 оны 1 сарын 1-ээс эхлээд энэ томоохон орон сууцны хотгонууд, томоохон одоо ойбсын зориулттай ийм одоо барилгын стандартад хүүхдийн цэцэрлэгтэй байх ийм стандартыг бол барилгын яамд бол засгийн газрын хуралдаанаас бол
засгийн газраас бол чиглэл өгч гисэн энэ дээр ингээд шинэ стандарт 17 оны 1 сарын 1-ээс эхлээ явна. Ингээд тогтоол энэслэг хэлцэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 72.5% дэмцсэн учраас анхны хилцүүлэгт бэлтгүүлэхээр төрийн байгуулалтын байнгын орон шилжүүллээ. Мөн чуулганы хуралдаанаар Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн нэгд хэлэлцүүлэхийг хэлээ. Монгол Улсын 2016 оны төсөв батлагдсанаас хойш хугацаанд Улсын хурлын нэгдсэн чуулганаар баталсан хууль эрх зүйн орчны өөрчлөлт, мөн засгийн газраас оны эхний хагас гаргасан ихээхэн хөрөнгийн их усүр шаардлагатсан шийдвэрүүд гадаад дотоод бус төвчин зүйлийн улмаас төсвийн зарлага нийт дүнгээрээ 2,372.4 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, нэгдсэн төсвийн нийт алдагдалд дотоодын нийт бүтээгдэхүүний 20.6% хүрэхээр байгаа нь 2016 оны төсөвт зайлшгүй тодтгол хийх шаардлагыг бий болголоо. Ажлын байрыг нэмэгдүүлэхдээ ажилчдын иргэдийн цалин орлогыг нэмэгдүүлэхдээ хамгийн том асуудал нийгмийн даатгалын шимтгэл нөт 2 байгаамаа. Тэгээ ялангуяа энэ нийгмийн даатгалын шимтгэл бол яг татварт ордог. Түүнээс тансаг татвар биш. Тансаг хэрэглээний татвар биш. Тийм учраас би нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэхийг бол яавч одоо болохгүй шүү гэж санал оруулж байна. А энийг бусад хэлбэрээр харин ажлын байрыг олшруулах, нийгмийн даатгалын шимтгэлийг төлдөг байгууллагуудыг олшруулах, компани үйлдвэрлэгчдийг олшруулах замаар, татвар төлөгчдийг нэмэгдүүлэх замаар энэ татвараа цуглуулъя гэж хэлмээр байна. Ер нь хамгийн сайн бодлогыг бол татвар нэмэх биш, татвар төлөгчдийг л олон болгох байдаг гэж би ойлгодог. Улс хүн амын орлого албан татвар дээр үе шаттай татвар нэмсэн. 30 сая төгрөг хүртэлх хэмжээний цалин бод үүдэ тэмцээн хэмжээний орлогод нь бол хуучнаараа 10% байгаа. 30 саяас дээш орлогод нь бол 25% шаталтай болгосон. Нэг ийм өөрчлөлт орсон. 4500 см3 кубаас дээш эзлэгүүнтэй хөдөлгүүрийн эзлэгүүнтэй ийм автомашины татварыг бол нэмсэн 30 гаруй хувиар нэмсэн. Ийм өөрчлөлт орсон. Дараа нь архины албан татварыг 20%-аар, тамхины албан татварыг 20%-аар нэмсэн. 150 м2 дээш орон сууцанд тодорхой хэмжээний татвар нэмсэн. Ийм л өөрчлөлтүүд орсон байна. Энэ татваруудыг нэмснээр 2016 онд бол бид нар ямар нэгэн өөрчлөлт орохгүй. 2017 онд бид нар 214.1 тэрбум төгрөг цуглуулахаар тооцоолж байгаа. 18 онд 212.2 тэрбум төгрөг, 2019 онд 210.4 тэрбум төгрөгийг төсөвт нэмэлт орлого оруулах ийм тооцоо хийж хэдэн татварыг нэмсэн. Ингээд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын дэмжлэгээр Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг дараагийн хэлэлцүүлэгч шилжүүллээ. Чуулганы хуралдааны төгсгөлд 51% тогтоол онцлог эргүүлэн татах саналыг засгийн газраас ирүүлсэн хэмээн улсын их хурлын дарга танилцуулаад хуралдааныг өндөрлүүллээ. Монгол Улсын их хурлын даргын хуулд эх 4 жилд засгийн газраас баримтлах бодлого чиглэлийн талаар нэгцэн ойлголт өгөх сургалт семинарт оролцож байгаа аймаг нийслэл иргэдийн төлөө төгчдийн хурлын дарга засаг дарга нартай уулзлаа. Улсын их хурлын даргын хуулд уулзалтын эхэнд эдийн засаг нийгмийн хувьд амаргүй цаг үед ажиллаж байгааг онцлоод 7 дахь удаагийн улсын их хурлын сонгуулиар байгуулагдсан улсын их хурл анх дахь чуулганыхаа хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлын талаар танилцууллаа. Энэ 7 хоногт улсын их хурлын даргын хуулд Оросын албаны улсаас Монгол улсад цугаанц бөгөөд бүрэн эрхээ дэлхийн сайд Азизов, Дэлхийн эрчим хүчний сүлжээ хөгжлийн хамтын ажиллагааны байгууллагын ерөнхийлөгч Ли Зиньян, Азийн улс төрийн намуудын олон улсын баг хурлын ерөнхий нарийн бичгийн дарга Чу Ён нартай уулзаж санал солилцлоо. Монгол Улсын их хурл болон Улсын их хурлын хамгийн газрын албан ёсны мэдээллийг олон улсын парламентын холбоонд бүртгэлтэй Улсын их хурлын албан ёсны цахим хуудас болох www.parliament.cg-ийн хаягаар авахаас гадна парламент-ийн Facebook хуудас, Улсын их хурл нэртэй Instagram, Twitter, YouTube хаягуудаар хөл авч үзэх боломжтой. Улсын их хурлын тамийн газрын хэвлэл мэдээлэл олон нийтэд харилцах хүлцээс бэлтгэн хүргэдэг Улсын их хурл энэ 7 хоногт 50 нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар өгөр өндөрлөж байна. Анхаарал хандуулан үзсэн үзэгч танд баярлалаа.